Сайн байцгаана уу? Хэрлэн дэлгэцээ үзэн суугаа эрхэм хүндэт үзэгчид та бүхэндээ энэ өдрийн амар амгалныг айлтгаж байна. Тэгвэл та бидний мэдээжээр өнгөрсөн 2021 онд агуу их Думдад улсын эв хамт нам байгуулагдсан 100 жилийн ой болж өнгөрсөн юм. Тэгэхээр манай дэлгэцийн хамт олон агуу намынхаа 100 жилийн ойг дурсхан бэлэглэж тусгай улсын хөөхд гэдэг нэвтрүүлгийг шингэн үйлдсэн байдгийг. Тэгвэл 2021 оны 3 сарын 5-ны өдөр Шижинпин ерөнхий шүүжий бүх улсын 13 дугаар хугацааны ардын төлөөлөгчдийн их хурлын 4 дугаар хуралдаанд Өвөр Монголын Өөртөн засах ордны ардын төлөөлөгчдийн хянан зөвлөхөд оролцохдоо Шанхайн 3,000 үнчин хүүхдийн Өвөр Монголд ирсэн хүмүүсийн сэтгэл хөдлөм үйл түүхийг ярьж өнгөрсөн байдгийм аа. Ингээд одоо залгаа та бүхэн намынхаа хайр халамжаар өсөж өндийж намдаа хязгаарлашгүй баяр талархлаа дэвшүүлж явдаг улсын хүүхдийн үлгэрийн дээд бүлгээс сонирхоорой. Дээр зууны 50-аад оны сүүлчид 60-аад оны эхэнд улс орон хүнд ночтой байгалийн гамшигт учирч гайж овлон агшин зур бүх улсыг хамарч хамаг олныг үлсгэлэн гачхын далай живүүлсэн юм. Энэ үед Шанхай, Жансу, Зhejiang анхны орчмын үнчин хүүхдийн хүрээлэнгийн хүн олширч хүн сам ихээр дутах туснаас хэдэн мянган үнчин хүүхдийн амь насны амар төвшнийг ч батлахад бэрх болсон юм. Яг нөх гар нухалж гачигдж байгаа үед Өвөр Монголын Өөртөн засах орны намын хороо засахын ордон шийдвэр гаргаж үлсгэлэн жовлонд учирсан Шанхайн 3,000 үнчин хүүхдийг тал нутагт авчирч малчин ардад үргүүлэхээр тогтжээ. Энэ бол агуу их шийдвэр. Мөн ч нэгэн агуу их ажиллагаа. Тэр нь 3,000 балчир баг амь насыг аварж эдгээр хүүхдүүдэд шинэ амь нас амжилтыг олгож үүнээс эхэлж эдгээр хүүхдүүдийн нэг нас Өвөр Монголтой салшгүй нэгт холбоотой болсон юм. Тэд нар бол нам төрийнхээ угаа хайр ард түмний халуун сэтгэлд бүвэлэгдэн өссөн улсын хүүхд билээ. Үүний дундаас 300 улсын хүүхэд хулан бойрын тал нутагт хурж ирсэн юм. Тэр цагт хулан бойрын ард түмэн нам засахын заавраар өрөвч сэтгэлэг өгөөмөр хайраараа улсын хүүхдүүдийг тосч аван өндөстөн газар нутаг садан төрлийн харцаагад авсан хүний орчлонгийн агуу хайрын домог энэх хүрсэнд урган дэлгэрсэн билээ. Өсөж торинсон хулан бойрын тал нутагта зүрх сэтгэлээрээ уусаж амьдрахын жаргалыг хайрлсан нам түр далай их инэрл хайраараа өсгөж хүмүүжүүлсэн аав ээжийнхээ ачийг санаж үлгүй болсон нутаг ус улс орныхоо цэцэглэн хөгжилтөд нэгэн мөрний хүчээ өргөж яваа улсын хүүхдүүдийн Думдад улсын эв хамт нам байгуулагдсан 100 жилийн ойн ташрамд нам төрдөө өргөх сэтгэлийнхэн шивнээ хуваалцсан хэмээн ер бусын хувь заяаг туулж азгүй думдаас хязгааргүй их аз жаргалыг олсон улсын хүүхдүүдийг бид сурвалжлаа. Хайлаар тойрогдох нэгэн настайчуулын асрамжийн хүрээлэнд бид 88-ын өндөр нас зооголж яваа мэдэг настантай уулзлаа. Хэдийгээр насан өндөр болж хулн муудаж явц суухад дүгэмгүй болсон боловч ухаан тунгалаг үгсчин мэдэг настан 60 жилийн өмнө Хулан Бойр аймгийн хүүхдийн асрамжийн хүрээлэнд ажиллаж байсан өнгөрөлтөө өчигдрийн явдал шиг тодхон эргэцүүлэн ярьж байлаа. 1960 онд улсын хүүхдүүдийн эрүүл мэнд болон амар төвшнийг батлахын төлөө Хулан Бойр аймаг хүүхдийн асрамжийн хүрээлэн байгуулж 18-аас 40 насны хоорондох Монгол үндэстний эмэгтэй хүүхэд асрагчийг элсэгтэй таарсан мэдэг настан энэх ажилд элсэгдэн өөрийн хөхүүл байсан охиноо гэрийн асрагчид өгөөд сэтгэл шуурхайлан ажиллаж эхэлжээ. Тэр үед хүүхдийн асрамжийн хүрээлэнгийн хүүхдүүдийг 4 анги хувааж хүүхэд асрах туршлагатай байсан мэдэг настан хамгийн бага ангид хуваагдан 3 хүн 24 цаг ээлжлэн жижүүрлэж хүүхдүүдийг угжих, хуурайлах, унтуулах зэргээр өдөр шөнөгүй зүтгэж өөрийн хүүхдээсээ илүү хайрлан дотомдож байсан юм. Тэр үед 60-аад онд ам будаа хамгийн дутмаг үед тэдэнд бол онцгой харилцалтай. Додрог гурал мах тасаргүй байдаг. Өвлийн аймгийн өмнөгийн хүүхдийн салааг бүр сулж гархан тэдэнд үйлчилдэг.
Ховчис оёхон, угаахан, хоол хийх зэрэг харгалзал сайн байсан. Хүүхдүүд тэр үед буян байдал муу байсан. Зовлогч өдөр болгон тариа хийж амгаас яв. Бид төөж холдож чадахгүй байсан. Өвөн хошууны удвалд би чусаан юулж байсан болохоор тэр мартдаггүй. Аав нь өвөн хошууны баргаадын шүүжий байсан. Хүүхдүүд явсны дараа би малчтын буудалд очсон. Аав нь дагуулж ирэх болгон надтай учруулдаг болохоор одоо болтол харилцдаг. Өндөр насыг зооглож нам төрийнхээ сайхныг бахадж өр хүүхдийнхээ сайныг үзэн баясаж яваа мэйдэг насны тухайн үед асарж харгалзаж байсан хүүхдүүд эргэж харж ирдгийн нэг нь эвэн хүндэсний өөртөө засах хошууны шинэхэн зүүн сомны хан улгачааны удвал байлаа. Тэнгэрт хорийн уул хурсан нэгэн өдөр бид эвэн хошууны шинэхэн зүүн сомонд удвалтай уцарсан билээ. Хөрөнтөж борлсон чарай цайлган тонголог инээднээс нь үзвэл угын ажилсаг эрдүүн арашин илхэн харагдаж энэ нутгийн малчин ардын нэгэн яахын аргагүй мөн байлаа. Тухайн үед эвэн хошууны шинэхэн зүүн сомны хан улгачааны шүүжи байсан горхон болон гэргийтэйгээ чум эвэн хүндэстэн саяхан хуримлаад 1 жил болоод бай. Хүүхэдгүй байсан болохоор яг хүүхэд үрчлэн тэжээх нөхцөлд нийцжээ. Ингээд 1961 онд нэгэнтээ Хуланбар аймгийн хүүхдийн асрамжийн хүрээлэнд 1 жил гаруй болсон удвал горхоонд өрчлөгдсөн билээ. Хөдөө нутгийн альбаа бүхэн хүүхдийн асрамжийн хүрээлэнтэй үсэд өөр байж Монгол гэрт хонж мах идэж сүйтэй цай уун бэчхэн удвал татахгүй байсан ч аав ээжийн халуун хайр халшралгүй додомдлогон түүний төвөгдлийг үлдээлгүй сарниулж тал нутагтай бие сэтгэлээ холбосон юм. Багаасаа тал нутагт өссөн тэрээр бусад хүүхэдтэй адилхан ээжээ хавсран гэрийн ажилд цагааран үнээ сааж хонь харуулдаг. Сургуульд орохын өмнөхөн удвал хул өвдөх өвчин нэрвэгдэж аав ээжээ ихээр сандраасан билээ. Аав нь удвалыг танжны эмнэлгийн хороонд хурж үзүүлсэнд ясны сүрье гэж онцлон аав ээж нь 8 жилийн турш шантаралгүй эмнүүлсний эжэст мэс засал хийлгэж удвал босод зогслоо. Үүнийг харсан аав ээжийнхэн сэтгэлийн хүнд чулуу унсан мэт уучран баярлсан билээ. Аав ээжийнхээ зүтгэл чармайлгыг удвал нүдэрээ харж сэтгэлээрээ мэдэрч явжээ. Ухаан томоотой удвал хүүхэн сургууль соёлын мөр хөөснөөс хойш чармайн суралцж өндөр думдтаа төгссөний дараа хэлэх бичигдээ чадамгай тэрээр урд хожид сомны засахын ордонд өсөх жохог ажилтан төлөвлөгөө 4 жилийн туслагчийн ажил зэргийг хийж төлөвлөгөө 4 жилийн ажлын байран дээрээс ажилласаа амарсан юм. Гарамгай ажиллаж ирсэн удвал маш олон яруу алдар хүртэж үүний дунд улсын ажилчны ерөнхий өвлөлийн 5 сарын 1-ний хөдөлмөрийн жишээчийн медаль хүртсэн юм. Тал нутган түүний хайраар умтлан эрх дураараа бойжих үлгий болсон бол удвалж энэ яваа насанда өгөөмөр хайраа тал нутагтаа өргөж иржээ. Тэр үргэлж өөрийн тэтгэврийн мөнгөөр шим тэжээлийн будас авч сомонд байдаг гооны ганц буюу өвчин хуучинтай настайчуудыг хүрхэн эргэж үздэг юм. Удвал гойн явж ирсэн зам мөрн тал нутагт дэлгэрсэн удвал цэцэгмэд нугарашгүй хатуу төвчээртэй байж одоо чучшгүй чармайлгаараа элгэн хайр тал нутагта тавтай амьдралаа чогчилсоор байна. Ирэхэд бол одоо манай мөдгөө аяа гэж мөнөө байна. Мөнөө ярих үрж байгаа настан. Тэр үед бол 23 4-тэйхэн манай тасч аваад би бол ирэхэд 3 сартай. 5 настай үед явтал одоо шолоон дээр бүгдэж унаад одоо хөл ясны өвшин болваа. Баруун хөл.
За ясны өвшин болоод одоо ясан харлаад одоо манай аава мама одоо надад аваад бөөжин харвин тэнжин одоо бүхий их хотоор яваад манай аав одоо надад тэр дахуулаад явхадаа бол бас нэг бурят хүний хөлмөршин. За игээд манай аав бол одоо өөрийн унжээсэн морь мөнгөн мөлөн бүр холдож ягаад бол намайг засаж явжээ. Би өн аавжийн сайнаар өн аавжийн ашаар өн өвхамт намайга ашаар игээд хүн болоод Өнөө жил 61 настай гүн хаян хайлар тойргийн голын хөвөөний үжимж төвлөр нэгэн суугаал тойрогт суудаг. Гүн хаянгийн цэвэр тохилог өрөөнд бид түүний ээж 93 настай Фүшүгван настантай уулзав. Ухаан санаас харуулхан яриа хөөрөөтэй ерөн үед бас ном сонин уншдаг ануухан настан байлаа. Настанаа эргцүүлэхээр тухайн жилд мах боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан Фүшүгван Тэнжний сэгэтэн гүнтүн түнтэй хоримлож зол жаргалт гэр бүл байгуулан ганц харамсал гэвэл хөөхтгүй байжээ. Зохион байгуулалтын хатуу чанга хянан байцаалтын өнгөрөөгөөд Фүшүгван улсын хүүхдийн өргөн тэжээх нөхцөлд нийцжээ. Тэр үед Фүшүгван догтолсон сэтгэлээ дарж ядан хамт ажилтнтайгаа хамт Хуланбар аймгийн хүүхдийн асрамжийн хүрээлэнд хүрч бичгэн гүн хаянг үрчилж анх ээж болсон жаргалдаа шумбан бүтэн сүн нойргүй хонож байсан өнгөрөлтөө насан турш мартдаггүй. Тухайн үед бичгэн гүн хаян бие нь маш дорой нэгэнтээ 16 сар болсон боловч сууж чадахгүй байжээ. Хоёр саахалтын чөм нэг эрүүл хүүхэс олцгоо гэсэн ч Фүшүгийн нөхөртэйгээ хоёул тэгж хийсэнгүй. Харин гүн хаянг Тэнжинд бүх талын байцаалт хийлгэж гүн хаянгийн яс зөөлөр хөвчний нямбай арчлан харгалзаж илрээшүүлсэн юм. Түүнээс хойш гүн хаян бичиг үзэх, ажилд гарах, айлгэр болон өр хүүхэдтэй болох бүхий л амьдралын замд аав ээжийнхэн хайр ерөн дутаагүй юм. Гүн хаян одоо нөхөртэйгээ хоёул ээжигээ асран харгалзаж баяр жаргалтай амьдарч байгаа юм. Гүн хаян ерөөс төрөл төснөө ирнэ гэж ботсонгүй. Түүний сэтгэлд тэжээн хүмүүжүүлсэн аав ээж хоёр нь дараа хамгийн хайртай хүмүүс нь. Хуланбойрын тал нутаг бол түүний өлгийн нутаг билээ. Хуланбойр аймагт нэг бүлэг Шанхайн хүүхэд ирлээ гэж сонсоод удирдлагад нэг хүүхэд өргөх хүслэн дурдлаа. Байгууллагын гэрчлэх хэрэгтэй болохоор байгууллагаасаа өөрөө хүүхэд гаргаж чадахгүй хүүхдэд лавтай сайн хандна гэсэн гэрчлэг авсан. Гэрчлэгэн авсны сүүлээр хайлар тойргийн өрүүл хамгааллын товчооны сүйлийн нөхөртэй чуга аймгийн өрүүл хамгааллын товчоод очиж хүүхэд өргөж авах зөвшөөрөл аван аймгийн өмөрлийн асрамжийн газар очиж нэгэн охин өргөж авсан.他又同我到胡蒙医院育婴室抱了我一个小姑娘。哎呀，当时那些孩子们呢，好多呀，有的呢去的人很多，有的孩子呢能在床上， 他呢躺着，有很多的孩子多呀，有的呢人家就说要这个大的，那个。 Зарим нь томхон хүүхдийг тосож авахад асрагч ээж нь тосохоор ирлээ гэхэд хүүхдүүд бүр ээжээ гэж бүр ээжтэй болохыг хүсэж байсан. 不知道，他也不知道谁是妈妈。妈妈，他看人家妈妈抱走了，他们也愿意让抱走啊。妈妈，那阿姨就说了，啊，我是阿姨，我不是妈妈。 当时我也一听到这个， Би сонсоод хаашил ээж сайн гэж бодлоо. Ээж хүний агуу ихийг илүүж байсан. 这就体现了妈妈的伟大。哎呀，当时我心情难受。你说那些孩子看着人家抱走了，他们也找妈妈。我对我的父母，特别感恩。 Ээж авдаа маш их талархдаг. Ээж аав минь байсангүй бол миний энэ нас байхгүй байсан. Би бас намдаа талархдаг. Нам болон ээж аав намайг эдийн зэрэгтэй өсгсөнд баярлж омгшдаг. 这是党的100周年，
怎么说呢？ Намынхан 100 жилийн ойд баяр талархал 就 дэвшүүлж 算 хүн 那什么吧，献个大礼吧。 Хуучин бар хошууны баян хүрээ балгасан суудаг хуараа бол мөн ч улсын хүүхдийн нэгэн юм. Бидний сурвалжлах хийж байгааг сонсоод тэр баяртай гэгч биднийг өгтөв. Сурвалжлагын думд өөд болсон аав ээжигээ дурдахтай зэрэг хуараагийн сэтгэл өөрийн ирэхгүй уяран нолбос унахаж байлаа. Аав ээжээсээ сонссноор сая үрчлэгдэх үес түүний гарт нэгэн цагарыг зүүж дээр нь муудан хуар хийгээд төрсөн он сар өдрийг бичсэн байжээ. Тэгж аав ээж нь хуараа гэсэн нэр өгжээ. Аав ээж нь бичхэн хуарааг инкрилэн санаж буцын нөхцөл маш хязгаартай тухайн үед ч юугээрч дутаагаагүй үсгсэн юм. Хуараагийн багнаас баяр жаргалаар бялхаж одоо эргжүүлэн ярихад ч хуараагийн чарайд инээд бэлхэж байдаг. Хуараагийн ээж цэцэг гар уран хүн байсан болохоор өөрөө Монгол дээл гутал оёж бас цагаан идэж хийдэг. Багаасаа ээжинхээ нүлээ хүртсэн хуараач ажлаасаа амарсны дараа нэгэн оюутлын дэлгүүр ирхэлэн өөрийнхөө гар мэргэжлэр Монгол өмсгөл гутал зэргийг борлуулж байна. Энэ одоо их бодож байна. Аваа миний одоо үнэн сайхан амэвэл зөмдөг болгоагүй тийм ба. Хүний хүүхдээ адилхан ийм сайхан өрүүл өнгө. Яа өнөөдөр би бас нийгэмдэр хүнд ашиг тусдээ. Ийм гоё явж байна. Игээд би бол авта гайгүй баярлна. Хэзээ бодно. Ийгэж явж байна. Эндээ би багтд нөлөөсөн баха өнөөдөр та нарын үзээд нөлөөсөн багч. Тий. Ойлгож байна. Тэгээд та одоо ингээд өөрөө бас ингээд аль үед бас өнөө айлын өргөгцсөн хүүхэн юм байна гэж мэдсэн болоо анх. Я 10 настай үед амжээ. 10 настай үед бол мэдгээд бол яханда одоо олон хүүхдүүд суунаад ч тийм. Суунаадаг үед бол хүүхдүүд бол одоо ярина. Одоо шамын ханаас тэжээсэн хүүхдээ хаанхын хүүхэд гэж одоо ийгж явдаг шүү дээ. Тэр үед бол одоо би одоо гэртээ хараад ээжээс асуунаа. Миний ээж бол одоо тэгээд сайхан хэлж өгжээ. Одоо ши тэр үед бол одоо ханаас яаж ирсэн. Одоо нэвэл одоо бүр сайхан надад сайхан яаж өгсөн. Ягаад би тэр үед сонсоод үнэн бас итгэж ядна. Бас итгэхгүй тийм ба. Үнэн тийм сайхан өргөдөж ийм сайхан одоо надад ийм гоё ханд өөрийн төрсөн хүүхэд адил. Яв үед бол юу хамгийн сайн шамд сунгаж тийм ба тэр үед шихэр боо бас олдохгүй шүү да. Юу ч олдохгүй. Ийм надад бол тусгын ийм нэг авдартай. Ань дотроо одоо шихрэ хийнэ. Ийгээд одоо надад төлхөрөө өгш гэнэ. Ингээд би ийгээд бага хүний хүүхэд надад эргэлдээд л ирэн ч да. Тэр хүүхдүүд юм олж идэхгүй хүн тэр үе чинь бүр ядуу биш маа. Тийм ба. Ихтэй бол миний мама амьдар хүний саяна амьдралын бүр сайн одоо тэр үеийн нөхшил бас сайн. Ганцхан хүүхэд юм. Одоо энэ үед тэгээд надад бол одоо хай харгаж сайн. Ийгээд сайнны басааж унаа нийгэм нийтээр сайн яваа, сайн сураа. Одоо ингэж ядвал үнэн намайг сайн сургааж. Тэр сургаалыг одоо би бол одоо тэр сургаалаар өнөөл би жинхэнэ саяхан сураа. Ажил дээр байлгаад нам жасхын ажлыг бол одоо сайн хийжээ. Би үнэн зоригтой сайн ажлыг ижи авынга аши хариулъя одоо ийгэж л одоо өнөөдөр болтол бол одоо би бас л тэгж бодож байна. Одоо Шанхайн үнчин хүүхэн манай малжин хооронд ирж ийгэж одоо хийж аж төрж амьдарч одоо багасаа бол одоо ажиллаж хөдөлмөрч одоо өөрийн үр хүүхдээ бас сайхан сургаана өрөөл бодос босдос бас ийгэж үнэнч шударгаар үйлчилж одоо өөрөө ч гэсэн ажлын дундаа бас одоо өмгтөчтийн ажил одоо тэгвэл энэ төлөвлөлтийн үржилийн ажил гэх мэтэр одоо удирдах баярны ажлыг хийж сум шатаарч гэсэн олон жил дараалан одоо ийгж одоо зүтгэсээр ирсэн. За эрхэм олон үзэгчдээ 20 минутаар явагддаг хэрлэн дэлгэцийн маань энэ дугаар энд хүрээд өндөрлөх боллоо. Энэ дугаартаа бид улсын хүүхэд гэдэг тусгай нэвтрүүлгийн дээд бүлгийг сонирхууллаа. Ингээд дараагийн дугаараар та бүхэн доод бүлгийн хүлээн авч сонирхоорой.